Энэ аяллаа шугам нь болохоор бүхэл бүтэн энэ хотод тойроод тэгээ үзүүшээ харуулсан юм харуулахаас одоо зүйлүүдийг харуулахаас гадна гэж яалтчгүй тийшээ халчаад байгаа байхгүй. Одоо нисэх бодол дээр янз бүрийн хоолны юм сайхан цаан байдаг. За ингээд кофенд дуртай аялагчд байдаг. Тэгэхээр энэ Нигерагийн хөрхрээ одоо яг эндээс харж байхад Америк одоо Канадын хоёр талаасаа байна уу? Тий. Бүгд найрамдах ятад ард улсаас мэдчихжээ. Канадын нэгсэн улс. Сэтгхоос та бүхэндээ сонирхолтой гэж байна. Oh, oye, me quería. Бид бүгд найрамдах Солонгос улсын Сеул хотод байж мянган удамж Америкийн нэгдсэн улсын хот болгоноор орё гэдэг утга учир нь юундаа байдгийг яагаад тэгсэн бэ гэхээр бидний болсон Сеулын энэ цамхгийн хажууд зүйлчээ бид үнэж энэ бүсгүйчүүдэд маань маш гоё өнгийн машин байна. Гоё хэлбэртэй, гоё жип. Тэгэхээр гоё өнгөтэй. Ингээ машины танилцуулгууд байж байна. За ингээд ямар ч байсан банк руугаа ороод нөгөө өөрийн одоо виза карт маань яагаад хаагдсан байна, яагаад одоо ийм хамгаалтанд орсон байна гэдэг талаар асуугаад нээлгчээд гараад ирлээ. Тэгэхээр энд бол бас л үнэхээр үйлчлүүлэгчийн хамгаалтыг маш чанд хамгаалдаг юм байна. Тэгээд энэ банк ч өөрөө тэр хамгаалтаа бас нээдгүй юм байна. Цаанаасаа бүр зориудын ийм хамгаалтанд оруулцдаг одоо үйлчлэгээний газар байдаг юм байна. Тэгээд тийшээ ярихад бол тэндээс ингээ тийшээгээ ярихад бол тэнд ерөөсөө миний одоо энэ өөрийнхөө утаснаасаа ярих ёстой. Тэгээд өөрийнхөө утаснаасаа ярингууд нөгөө банктай ямар банктай холбоотой байдгийг тэр нь ингээд гараад ирчдэг. Ийм сайхан мэдээллийг өгчдөг юм байна. Энэ удаа банкны итемийг сонирхох гэж байна. Тэгэхээр оронд байгаа итемүүд бол янз бүрийн байдаг. Эдний хамгаалалт Америкийн нэгдсэн улсын банкуудын хамгаалалт нь бол маш өвөрмөцсөн. Одоо жишээ нь энэ таалах ямар ч онгоц нөхцөлгүй. Ийшээ орж мөнгөө авах болсон одоо бүлгийг ямар ч нөхцөлгүй байгаа. Учир нь юу гэхээр маш том хамгаалалт болсон. Энд бол ийм карттай хүн үйлчлүүлсэн. Тодорхой хэмжээний мөнгө байршуулаад яг тэр нь бол тогтсон мөнгө жишээ нь ихт чинь $1500 ингээд тухайн үйлчлүүлэгч банкнда байршуулж байхад бол $12 сар болгон авахгүй. Тэрнээс биш нөгөө банкны нөгөө хадгалуулсан шимтгэл гэж байдаг. Манайхан одоо нэг янз бүрийн юм хэлээд байдаг ч хаан банк тэглээ ингээд гинтхэн хүмүүсээс ингээ 200 төгрөг ингээ авсаа тэр хүмүүсийг тэдээр үржүүлүүлж хит болж яана гэдэг ингээд тэгээ биднэрт ерөөсөө мэдэгдэдгүйгээр ийм үйл ажиллагаа явуулсан байдаг. Энд бол тийм биш. Яг энэ виза карта авахд бол хэлж яадаг. За энэ тохиолдолд бол ингэ шүү. Жишээ нь $1500 ингээд байж их юм болов. Тэгээд араас нь одоо хөрөнгө оруулалтаа ингээд хийгээд ингээд үргэлжлээд ажилч яах юм болов $12 авахгүй. $1500 байхгүй нөхцөлд бол сар болгон энийг гэж авах. Яг энэ бол нөгөө тухайн банктайгаа гэрээ хийгээд энэ банкны одоо эзэмшигч болсон учраас юм нэг сонин одоо процесс явагддаг юм байна лээ. Яг одоо бид бас нэг одоо агаарын цахилгаан тээвэр дээр хүрээд ирсэн байна.
Тэгээ энэ цахилгаан тээвэр бол газраар явахгүй бас яг нөгөө манай Монголд одоо агаарын тээвэр хөгжих гээд байгаа шүү дээ. Тэгээд ингээд бас энэ баярт бас жоохон ч гэсэн төв нэмрээ оруулах гэж бодож байна. One perfect test toss. One perfect test toss. One perfect backjack. One perfect backjack. Найрамд Солонгос улсын Сөүл хотоос мэндийг мэдэж байна. Тайзыг би бэлтгэхдээ юу гэж бодож бэлдсэн гэхээр би аяллаар явах маш их дуртай. Аялалгаач юм бол ерөөсө хүнд маш их хэрэгтэй. Хэдий хүн мөнгөгүй ч гэсэн аялах шиг сайхан юм байхгүй. Хэдий хүн одоо хүчлэхгүй ч гэсэн зориглох шиг сайхан юм байдаггүй. Тийм учраас би аялалд маш их дуртай. За сайн бацгаана уу Цахан Бродерс багийн тамирчин Баасан зорж байна. За Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уламжлалт болгон зохион байгуулдаг Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцогч тамирч та бүгдэд амжилт хүсье. Та нар хүчтэй шүү.